За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн ярилцах сэдэв бол стрессийг зохицуулах талаар бол ярилцсанаа. За стресс бол мэдээж хүн болгонд тохиолддог ийм зүйл бол байгаа. За тэгэхээр стрессийг зохицуулах асуудлыг ярихын өмнө бол бид стресс гэж юу вэ гэдгийг бол мэдэх ёстой. Судлаачид стрессийн чиглэлээр олон янзын судалгаанууд хийж, гадаадын болон Монголын үндэсний хэмжээний сэтгэл зүйчид стрессийн талаар олон янзын бас судалгааны ажлууд бий болгосон байна. За тэдгээрээс аваад үзэх юм бол стресс гэдэг нь өдөр тутмын амьдралын шаардлага болон амьдралд гарч байгаа томоохон өөрчлөлтүүд явмаар үүсэж байгаа дарамт шахалтад үзүүлэх хүний бие махбод оюун санааны хариу үйлдэлийг стресс гэнэ гэж ингэж бас тодорхойлжээ. За мөн стрессийн талаарх судалгаа, онол үзэл баримтлалыг тайлбарлахын тулд бол мэдээж стрессор хэмээх ойлголтуудыг судлаачид авч үзэж байна. За тухайлбал Шведийн эрдэмтэн эмч Селе стресс гэдэг нь хүчтэйгц утгатай англи үг. За энэ нь бие организмын физиологийн болон оюуны хэт ачааллыг илэрхийлсэн ухагтхан гэдэг үгнээс авч үзжээ. За өөрөөр хэлбэл хүн гадаад орчноос үзүүлж буй нөлөөллийн эсрэг тодорхой хариу үйлдэл үзүүлдэг гэж бол тодорхойлсон байна. За тэрээр үзэхдээ бол аливаа тааламжгүй зочролууд нөлөө үзүүлэхэд хүн амьтад аль альнтай нь өөрийгөө хамгаалж түүнд өөрмөц бус ердийн хариу уруулдаг. За тэрхүү хариу уруул нь биеийн сэтгцийн өрмөц бус өөрчлөлтүүдээр илэрнэ. За тэдгээр өрмөц бус өөрчлөлтүүдээр тодорхойлогдож байгаа бие махбодын байдлыг стресс гэнэ гэж ингэж бол тайлбарласан. За өөрөөр хэлбэл товчхон аваад үзэх юм бол тодорхой хүний амьдрал тохиолдож байгаа үзэгдэл үйл явцууд маань сөрөг байдлаар хүний бие сэтгц бие махбодод нөлөө үзүүлэх үйл явцыг бол стресс юм а гэж ингэж бол тодорхойлсон байна. За стрессийг холбоотой бас нэг яригддаг зүйл бол стрессор хэмээх ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл тэр стрессийг үүсгэж бий болгодог тэр их сурвалжууд гэж нэрлэж болно. За тэр түгшүүр үүсгдэг стрессоруудыг бол түгшүүр үүсгэгчдийн үйлчлэгээ харилцаа адилгүйгээс нь бас хамаарч ангилдаг. За тэдгээрийг дотор нь хүчтэй дунд зэрэг сул өдөөгчд гэж бол авч үзэж байна. За мэдээж хүчтэй өдөөгч бол хүчтэй зочролыг үзүүлж хүчтэй стрессийг үүсгэдэг. Сул өдөөгч бол сулвтар зочролыг үзүүлдэг гэж ингэж тодорхойлж болох юм аа. За хүний амьдралд тохиолддог олон янзын үзэгдэл үйл явцууд хэрхэн яаж стресс үүсгэдэг вэ гэдгийг бол гадаад эрдэмтэд хийсэн судалгаа бол олон байна. За тухайлбал эрдэмтэн Холмс, Ричард Пахенаар бол хүний амьдралд тохиолддог тодорхой үйл явдлуудыг судлаад за эдгээрээс бол стрессийг үүсгэдэг үйл явдлыг оноожуулах ийм судалгаа хийсэн байдаг. За хүний амьдралд хамгийн хүчтэй стресс тухайн судлаачдын үзлээр бол хүний амьдралд хамгийн хүчтэй стресс үүсгэдэг зүйл бол хань нийслээ алдах. За энийг 100 оноогоор хүнээд хамгийн дээдлийн 100 оноо гэж утсан байна. За тэгээд дараагийнх нь бол хүүхдээ алдах 85 оноо. За гэр бүл салж сарних 73 оноо, эцэг эхийн аль нэг нь нас барах 70 оноо. За эхнэр нөхөр салангад амьдрах 65 оноо гих мэтлэнгээр стресс үүсгэдэг үйл явдлуудыг бол гаргасан байна. За гих мэтлэнгээр энэ бараг 40-50 хэдэн үйл явдлыг гаргаад оноожуулсан. За мэдээж стресс үүсгэдэг, стресст ордог тэр байдал бол улс үндэстэн амьдарч байгаа орчин нөхцөл ахуй зэргээс бол бас хамаарат өөр байж болох юм. Жишээлбэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс Берлин, Москва хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол стресс үүсгэх
тэр одоо стресс орно болвол өөр дэвч нь өөр байх. Ийм бол боломжтой гэж ингэж сонсч болно. За зарим судлаачдын үзлэлээр бол энэ бол мэдээж хүний амьдралд тохиолдох үзэгдэл үйл явцууд бол ямар ч үзэгдэл бөгөөд заримдаа амьдралын салшгүй хэсэг байна гэж ингэж үзэж байгаа. Бидний амьдрал тохиолно гэмээр хүлээж ирсэн эсвэл огт таамаглаж байгаа зүйлсээс стресс үүсэж болно. Хүний амьдралд одоо хүн бүрдэл янз бүрийн одоо бэрхшээлтэй тодорхой асуудлууд бол мэдээж үүсч идэг. Гэр бүлийн хэн нэгэн магадгүй болох тодорхой одоо таамаглаагүй үйл явдлууд болох гэдэг. Энэ бүх зүйлд л одоо хүн бол өөрөө стрессээ зохицуулж сурах нь бол хамгийн их чухал гэж үзэж байна. За гадаадын зарим улс орнуудын хувьд бол ингэж стрессээ зохицуулах чадвар хэрэг байна вэ гэдэг. Ингээд сэтгэл зүйн тестээр одоо судлаад ажилд авахдаа бас нэг оноо олгож харгалзаж байгаа. Тухайн хүмүүсийн хувьд бол мэдээж хүн болгон тодорхой стресс үүснэ. Тэр стрессээ энэ хүн зохицуулаад ажлаа хэвэн үргэлжлүүлж чадах нь үгүй юу гэдэг ийм талаас нь бол судалж байна гэж ингэж ойлгож байна. За мэдээж стрессийг үүсгэх нөхцөл байдал үйл явдал бол одоо элбэг өргөн байдаг. За хүний амьдралын өдөр тутмын зүйлсүүд маань хүнд стресс үүсгэх ийм байдлыг бол бий болгож яадаг байна. Тухайлбал ямар нэгэн харилцааг шинээр эхлүүлэх, нэгэнд бий болсон харилцаанд ямар нэгэн хүндрэл гаргах, за мөн сургууль дээрээ шалгалт өгөх, эцэг эхтэйгээ одоо муудалцах зэрэг олон төрлийн зүйл бол хүний амьдралд тохиолдож байдаг. Энэ бүр тохиолдлуудад энэхүү стрессийг хэрхэн яаж зөв зохицуулж түүнийг даван туулах вэ гэдэг нь бидний амьдралын хамгийн анхааруулжтай зүйл байдаг. За стрессийг зохицуулна гэдэг маань стрессийг даван туулж бууруулахыг ерөөхдөө бол хэлж байгаа. Стрессийг зохицуулах нь түүний шинж тэмдэг шалтгааныг бол тогтоохоос эхэлнэ. Яг ямар асуудлаас болоод стресс үүсэж байна вэ? Ерөнхийдөө одоо барууны болон гадаадын за Монголын сэтгэл зүйчид бол хүн тэр стрессийн үндсэн одоо ямар шалтгаан байна? Ямар асуудал байна те гэдгэлөө илүү их одоо ингэж одоо судлан тогтоож иж стрессийг бууруулна гэж ингэж бол үздэг. За эдгээрийг зөв тодорхойлж чадвал стрессийн шинж тэмдгийг бууруулах, түүнийг даван туулах аргыг ашиглаж болно. За стрессийн шалтгаан болдог асуудлыг шийдвэрлэх, түүнийг гэтлэн давхад удаан хугацааны туршид туслах төлөвлөгөө боловсруулан хэрэглэж болдог. Сэтгэл зүйчдийн хувьд энэ нь хувь хүмүүсийн хувьд тийм ээ. За стресстэй болвол одоо сөргөө гэж бас ингэж ойлгож болохгүй гэж судлаачид үздэг. За тэгээд заримдаа стресс нь хүнийг бас зориг тэмүүлэлтэй байх, ажилдаа хариуцлагатай хандах, зоригтой хүрэх арга замыг тууштай мөрдөд бол түлхэж байна. За жишээлбэл оюутан хүн шалгалтандаа огт санаа зовдгоо бол огт юу ч хийхгүй. Магадгүй ирээдүйдээ огт санаа зовхгүй бол өөрийгөө дайчлах тийм ээ, амжилтаа сурах ийм зүйл бол бас байхгүй байж болно. Тэгэхээр мэдээж энэ баг зэргийн санаа зовлт, баг зэргийн стресс гэдэг бол хүний хөдөлгөх, өөрийгөө дайчлах энэ боломжийг бол бас олгож идэг зүйл юм аа гэж ингэж ойлгох хэрэгтэй. За иймээс стресс нь одоо бие хүнийг бас одоо ингэж түлхэгч хөвчвөлж идэг гэж ингэж тайлбарлаж болох нэ. За стрессийг зохицуулах нь яагаад чухал вэ гэдэг ийм асуулт бол гарч ирнэ. За ихэнх төрлийн стресс нь сэтгэл санаа хямрааж, эгөөцүүлж, тийм ээ, бие сэтгцийн өвчлөл үүсгэх зэрэг хүний амьдрал сөрөг нөлөө үзүүлдэг. За хэд их хэмжээний стресс нь хүний хаашаа шиг эмдэж, сэтгэлийн дарамтанд оруулснаар бусад хүмүүстэй тогтоосон харилцааг одоо муутгаж, өдөр тутмын үйл ажиллагаа, ажил хөдөлмөр, хичээл сурлагад муугаар нөлөөлж, янз бүрийн одоо хүндрэл бэрхшээлийг бол үүсгэж идэг.
За тэгээд одоо стрессийн түвшин маш хүчтэй зохицуулж чадхааргүй стресст орсон хүмүүс бол түүндээ автогдын итгэл алдарч аливаа зүйлийг хийх хүсэл эрмэлзэлгүй бодох зохицуулж чадахгүй тохиолдолд одоо стресс нь улам даамжирч удаан хугацаанд үргэлжлэх ийм болон сэтгцийн эрүүл мэндэд одоо өндөрлөл учруулах ийм одоо тохиолдол бол бас гарч болдог. За тухайн хүний өөрийн онцлог болон уг стресс үүсгэж онцлогоос шалтгаалаад стресст орсон үедээ бие махбодын сэтгэлийн хөдөлгөөний болон зан үйлийн шинж тэмдгүүд илэрч байдаг. Эдгээр шинж тэмдэг нь эерэг эсвэл сөрөг, хүчтэй эсвэл сул байх ба бага зэргийн сэтгэлийн хөдөлгөөн, хөөрөл, үнэг, утрал, сэтгэл одоо өмнөхөөс эхлээд зүрхний өвчин, сэтгэл гутрал одоо даамжирсан юм стресс маань бол цаашаа сэтгэл готрал буюу депресс гэдэг ийм зүйлээс хүрэж идэг. За тэгээд мэдээж одоо амиа өгөөх зэрэг ийм хүнд нөхцөл байдалд бол бас оруулж болдог ийм зүйл байна. Тэгэхээр тэр стрессээ бол зохицуул сурна гэдэг бол хүний амьдралд бол бас их чухал зүйл юм а гэж ойлгох ёстой. За стрессийг зохицуул сурснараа бол сөрөг нөлөөллийг бууруулж түүнээс урьдчилан сэргийлж улмаар эрүүл мэндийн болон амьдралд сэтгэл хангалуун байх боломж нэмэгдүүлж яадаг. Стресс нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг учраас стрессийг зохицуулах нь үнэн хэрэгтэй. Амьдралыг зохицуулж чадах юм амьдралын болоод их том чадвар юм а гэж ойлгох ёстой. За стрессийг зохицуул сурна гэдэг нь хүн амьдралдаа тохиолдох хүндрэл, бэрхшээлт, сорилт, за өөрчлөлт болон тэмцэх шаардлагатай зүйлсийг зохицуул сурна гэсэн үг хэлж байгаа. Асуудлаас айх биш тэрийг одоо нүүр тулаад зохицуулж ингээд шийдэж тийм ээ ингээд сурахыг хэлж хийх ёстой ажлаа бол цаг хугацаанд хийж юм тийм. Стрессийг амжилттай зохицуулна гэдэг нь өөрийн бүтээж чадлаа алдахгүйгээр амьдралыг эргээр харах чадвараа хадгалах үндсэн нөхцөл болно гэж ингэж бол тодорхойлдог. За стрессийг бас нөхцлүүдийг тодорхой байдлаар ангилан авч үз. Хүчтэй стрессийн нөхцөл байна. Хүчтэй стрессийн нөхцөл нь өндөр түвшний дарамт төрүүлдэг боловч маш түргэн хугацаанд өөрөө шийдэгддэг нөхцөлийг хэлдэг. Хүчтэй стрессийн нөхцөлд ямар нэгэн зүйл хэвэн бус байгааг тухайн хүний бие махбод болон сэтгэлийн хөдөлгөөнөөр маш хүчтэйгээр мэдээлдэг. Жишээлбэл шалгалтанд орох гэж дарааллаа хүлээж суух. За ямар асуулт ирэх бол, ямар шалгалт ирэх бол, энд ямар үдэн авах бол зэрэг одоо тийм ээ. Зэргээс болж одоо сандрах, амьсгал давхцах, өдрөх, ам хураа оргих зэрэг олон шинж тэмдэг бол мэдэгдэж болно. За харин ярилцлага шалгалтанд ороод гарч ирсний дараа хүний бие махбод болон сэтгэл нь тайвшран эргээд хэвэн байдалд ордог. Хэдийгээр иймэрхүү тохиолдол нь түргэн хугацаанд болдог ч тэдгээрийг дагалдан маш хүчтэй шинж тэмдэг аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд хүчтэй нөлөө үзүүлэх гадалтай гэж байна. За хүнд үүсдэг стрессийг цаг хугацаагаар нь бол хоёр ангилж байгаа. Богино хугацааны стресс, урт хугацааны стресс. За богино хугацааны стресс гэдэг маань бол богино хугацааны тодорхой хугацаанд болоод өнгөрөх стрессийг бол хэлж байгаа. Шавуу цагийн хуваарьд багтан ганц 7 хоногийн хугацаанд хүндэтгэл шалгалтанд бэлдэнэ гэдэг нь жишээлбэл богино хугацааны стресс үүсэх нөхцөл байж болно. Богино хугацааны стресс нь хүчтэй стресстэй ижил төрлийн шинж тэмдгээр илэрх боловч стрессийн хугацаанд нэг өдрөөс хэдхэн хоногийн хугацаанд үргэлжилж эргээд хэвэн байдалд ордгоор ялгаатай стресс бол байна. Богино хугацаанд болж байгаа үйл явдлын улмаас хүнд үүсэж байгаа стрессийг хэлж байгаа. За энэ шалтгааны улмаас богино хугацааны стрессийн үүсэх шинж тэмдэг нь бие биетэйгээр нийлэн холилдож хүний өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх чадварыг аажмаар бууруулах, нөлөө үзүүлэх магадaltaй гэж сэтгэл зүйчид үздэг. За эцсийн үр дүнд богино хугацааны стресс нь хүний биеийн болон сэтгүүл хүчтэй нөлөө өгүүлж байна. За хүний амьдралын бас стрессийн одоо нэгэн төрөл бол
урт хугацааны стресс байна. За энэ нь хүний амьдралд нэлээд урт хугацаанд арилгааргүй тогтсон стресс үүсгэгчийн нөлөөгөөр бий болно. За жишээлбэл архи уудаг, гэр бүлийн хэн нэгэн гишүүн архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэгч ийм эцэг ихтэй байх ч юм уу тийм ийм өдөр тутам давтагдчихэд ийм хүнд хэцүү амьдралын зүйл бол урт хугацааны стресс юм бол нэг жишээ юм аа гэж ингэж үзэж болно. Урт хугацааны стрессийн шинж тэмдэг нь богино хугацааныхтай нэгэн адилаар бие биедээр давхарлан өрнөдлөгдөх боловч энэ төрлийн стресс хугацаа нь урт учраас хүнд үзүүлэх нөлөө аажмаар хүчтэй үргэлжилнэ. Ийм зүйл юм. За мэдээж урт хугацааны стресс бол хүний биеийн болон сэтгцийн хүнд өвчлөлийн шалтгаан болдог. Хүний ерөнхий зан аашнд хүчтэй нөлөө үзүүлдэг. За тэгээд энэ урт хугацааны стрессийн нэг аюул бол түүний нөлөөнд хүмүүс дасч анзаархаа болдог тийм ээ. Зан авир өөрчлөгддөг. Ингэснээр энэ стрессийн шинж тэмдгийг таних чадвараа алдан стрессийг үүсгэж байгаа нөхцөлийг залруулахгүй уддаг. Ийм бол бас онцлог байдаг. За стресс тайлах мэдээж олон янзын арга хэлбэрүүдийг бол судлаачид санал болгодог. За ерөнхийдөө бол хүн өөрийн дур ямар хүмүүстэй мэд магадгүй тодорхой хүмүүстэй уулзахад стресс тайлагддаг бол тодорхой тэр хүмүүстэйгээ найзлах, уулзах ийм шаардлагатай гэж ингэж үздэг. За тэгээ стресс тайлах хамгийн бас их чухал зүйл бол өөрийн сонирхолтой зүйлийг хийх тийм ээ. Дуртай сонирхолтой зүйлээ хийснээр хүн бол стрессээ бас тайлдаг. За богино хугацааны стресс тайлах аргуудыг бол богино хугацааны арга гэдэг нь стрессийн нөлөө буюу шинж тэмдгийг бууруулахын тулд стресс үүсэн даруйд хэрэгэлдэг юм аргыг хэлж. За энэ бие нарийн дасгал хийх, бясалгал хийх, өөртөө ярилцах, аггүй эсвэл сургуулийн ажлаасаа тодорхой хугацааны чөлөө авах тийм ээ. Агаар салхинд гарах, аялах, за дуулах юу ч байж болохыг богино хугацаанд тодорхой хүнд үүсэж байгаа стрессээ сэргийлэхийн тулд хэрэгжилж байгаа аргыг хэлнэ. За эдгээр аргын ихэнх нь үүсэж байгаа хүндрэлтийн нөхцөл байдлаас хүнийг холдуулж түүний бие махбод болон сэтгэл санаа амрах боломжийг олгодог. Гэхдээ эдгээр арга нь тодорхой богино хугацаанд хүнд тус болж чадах боловч стресс үүсгэсэн тэр нөгөө үндсэн шалтгаан их сурвалжийг хөндөхгүй учраас стрессийг бүрмөсөн арилгах байнгын үйлчлэлтэй шийдэл бол биш ээ гэж ингэж үздэг. За тодорхой нэг бэрхшээл байгаа бол хүн аягаар салхинд гараад амраад амрах нь стрессийг богино хугацаанд тайлах боловч нөгөө нэг асуудал маань шийдэгдэггүй хэврээл байж байдаг. Тэгэхээр дахиад мэдээж стресс үүсгэх ийм бэрхшээл бол байж болно. Тэгэхээр эндээс бол стрессийг зохицуулах урт хугацааны арга гэдэг ийм зүйл бол их чухлаа гэж ингэж үздэг. За энэ стрессийг үүсгэх нөхцөлийг уул суртаагаар доктортойгоор шийдвэрлэх аргыг хэлнэ. Амьдрах арга зам тийм ээ. Стрессгүй сэтгэл хангалуун эерэг амьдрах ийм боломж юу байна вэ гэдгийг урт хугацаанд бол хэрэглэх ёстой гэж ингэж үздэг. За өөрөөр хэлбэл асуудал гарч ирсэн тухай бүртэн тулж ажиллана. Стрессийг урт хугацаагаар зохицуулан шийдвэрлэх гэдэг нь бол бие махбод болон сэтгэл санааны эрч хүчийг нэмэгдүүлэн үүсчихгүй стресс бэлтгэлтэй болох зорилгоор зохистой дадал хвшлийг өөртөө төлөвшүүлнэ гэсэн үгээ гэж ингэж сэтгэл зүйчид бол тайлбарладаг. За эдгээр нь биеийн тамирын дасгал тогтмол хийх, чанартай эрүүл хоолн хэрэглэх, тодорхой цаг хугацаанд унтаж амарч тийм ээ нойроо авч сурах, аливаа зүйлд эерэг хандлага баримтлах, за зэрэг зүйлийг бол хэлж. Урт хугацааны туршид стрессийг зохицуулж сурах, мөн санхүүгийн зохицуулалт тийм ээ цаг хугацааны зохицуулалт, асуудлыг шийдвэрлэх арга зэргийг ашиглан стресс үүсгэх тодорхой нөхцөлийг байнга багасгах ба түүнээс урьдчилан сэргийлэх болон төлөвлөх үйл ажиллагаа бол багтана гэж ингэж үздэг. Жишээлбэл санхүүгээ зохицуулах, цаг хугацаагаа төлөвлөх тийм ээ тодорхой хугацаанд тулсан ийм ажлаас болоод хүнд тодорхой стрессүүд үүсдэг байж болно. Тэгэхээр
цаг хугацаагаа урт хугацаанд төлөвлөж нөгөө цагийн менежментийг ашиглаж сурах. За стрессийг зохицуулах урт хугацааны аргыг эзэмшснээр бол хүний амьдрал тохиолдох стрессийн нийт хэмжээг бууруулж сэргийлж ингэж одоо хүний ажил амьдралд амжилт гаргах ийм боломжийг нээнэ гэж ингэж үздэг. За та бүхэн энэ сэдвэр бол дараах ном зохиолуудаас гүнзгийрүүлэн судлаад за семинар дээр бол бодит одоо дасгал ажлуудыг хийснээр стресс сэргийлэх ийм чадвар эзэмшнэ гэж гэдэгт бол итгэлтэй байна. За дараа уулзтлаа баяр та.